За өнөөдрийн хичээл жишээ бодлого бодно. 3800 номноос 2-ын 123 дугаар бодлого. За энэ дэр юу байгаа вэ гэхээр M1 master bit байгаа. За M2 master bit байгаа. M2 master bit маань ийм цагираг хэлбэрийн утсан дээр ингээд оролцсон байгаа. За тэгээд M1 master bit маань болохоор ямар тохиол бодох вэ гэхээр энэ битийг 50 байгаа тохиолдолд энэ үний хурдтгалыг олно. За тэгэхээр энд юу болох вэ гэхээр M1 master 100 г, M2 master 200 г. За энэ үний хурд нь тэг бол энэ M2 master биеийн хурдтгалыг олно. За тэгэхээр энэ тохиолдолд юу болж байгаа гэхээр энд үрэлтийн хүчний улмаас энэ бол одоо хөдөлгөөнд бол нөлөөлнө гэсэн чөлөөт уналт бол хийж болохгүй. Тэгвэл энд үрэлтийн хүч байгаа бол энд байгаа үрэлтийн хүчнээс болоод энд үүсэж үрэлтийн хүчнээс болоод энд явах вэ гэхээр 50 байх боломжтой байна гэсэн үг. За тэгэхээр яг энэ M2 master бит үүслэх хүчнүүдэд зурх юм бол энэ бол үндийн хүч үйлчлэнэ. M2G. За тэгээд энийг бол утас бол татахгүй байна гэж үзнэ. Юу үйлчилж байна вэ гэхээр энд үрэлтийн хүч байна гэсэн үг. Үрэлтийн хүч. Яг үрэлтийн хүч. За тэгвэл энэ бит энэ утастай үрэлтийн хүчээр харилцан үйлчилж байгаа бол. За тэгвэл эндээс юу болчих вэ гэхээр энэ утсыг юу татж байгаа юм бэ гэхээр доошоо бол эсрэг чиглэлтэй үрэлтийн хүч үүснэ. За энд бол утсанд бол за энд зурах хэрэгтэй болно. За гэхдээ би энэ зурч үрэлтийн хүч үйлчлэнэ. За тэгээд энд нь юу авах вэ гэхээр утасны татах хүч үүснэ. За яг энэ хэсэг маань бол яг энэ дотор зурагдах хэрэгтэй. За тэгээд Т1 энд Т2 за энд Т3 энд за Т4 хүч. За тэгвэл нэгдүгээр master bit юу үйлчилж байгаа юм гэхээр утасны татах хүч, хөндийн хүч. За тэгээд энэ бит яаж байгаа вэ гэхээр 50 байгаа. Нийлбэр нь тэгтээ тэнцвэр байна гэсэн. Ньютоны нэгдүгээр хөлөөсөөр би 50 байх тохиолдол юм байна. За хоёрдугаар master bit юу үйлчилж байгаа гэхээр за юм байна гэсэн. Бид үүслэх хүчнүүдийн нийлбэр нь M2 master битэд А хурдтгал болгоно гэж. За энэ бол нэгдүгээр битийн Ньютоны нэгдүгээр бол энэ болохоор хоёрдугаар битэд Ньютоны хоёрдугаар хөл бичиж байна гэсэн. За одоо эндээс холбоо тэгштэл маань юу гарч ирэх вэ гэхээр үрэлтийн хүч маань утасны татах хүчтэй тэнцүү гэсэн ийм гарч ирнэ. За энэ дээр метр хэмжээний ялгана. Тоож ихлээр ялгаатай Ньютоны 3 дугаар хөлөөсөр бол. За ингээд бодох юм бол юу болж байгаа вэ гэхээр энд дээшээ чиглэл авъя. За бүгдэнд нь за доошоо чиглэлийг эрг гэсэн үг байна. Дээшээ чиглэл зураг. Тэгвэл M1 чи эрг. За юм болчихно. За энэ дээр болохоор юу болж байгаа вэ гэхээр энэ битэд хөндийн хүчин доошоогоо үрэлтийн хүчин дээшээ очиж сөрөг тэнцүү M2 А2 хурдтгал доошоогоо учраас чиглэл нь эрг байна гэсэн үг. За тэгээд энэ үрэлтийн хүчин утасны татах хүчтэй тэнцүү. Тэгэхээр энэ Т4 чинь M1-тэй тэнцүү байна гэсэн үг. За тэгвэл энэ үнэтэй тэнцүү чинь M1-ийг ийш нь авчраа оруулах юм бол G тэнцүү M2 A2 гэсэн үг. A2-ыг болох юм бол ийм байна гэсэн үг. За эндээс ингээд тоонуудын тавиад орлуулах юм бол 588 метр секунд квадрат. За ингэж бодно гэсэн үг. За тэгэхээр бид нар бол нөгөө нэг үрэлтийн хүчийг ганцхан μn байдаг гэж төсөөлж бас болохгүй. За иймэрхүү тохиолдол бас байж болно. Ерөнхийдөө бол үрэлтийн хүч гэдэг ойлголтоо мэдчих юм бол бид нар бодож болно гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бол ерөөсөө энэ битийг хөдөлгөж байгаа зүйл маань бол хөндийн хүч, үрэлтийн хүч байна. Энэ хүчний үйлчлэлээр А гэсэн хурдталтай хөдлөн. Тэгвэл энэ битийг тогтоож байгаа зүйл маань бол ерөөсөө явж үрэлтийн хүч болж байна гэсэн үг. За энэ M1 master бит бид нар бол 50 байгаа тохиолдолд энэ үнийн хурдтгалыг олж байна.
За дараагийн жишээ. За дараагийн жишээ маань юу юм бэ гэхээр би одоо жишээ нь хүүхдүүд маань бол үрэлтийн хүчийг μg гэж их андуурдаг. За энэ бол бас биш юмаа гэдгийг нэр бол үрэлтийн хүчийг ойлгуулахын тулд бол энэ бодлогыг авсан. За тэгвэл энэ дээр бол энэ мастер бит бол m2, энэ мастер бит маань m1, энд үрэлтийн коэффициент нь μ, энд төөтөө өнцөг үүсгэж байгаа ямар нэг f гэсэн хүчээр татж байгаа бол энэ системийн хөдлөх хурдтгалыг олоо гэсэн ийм бодлого байна. За тэгэхээр энэ дээр бол юу байх вэ гэхээр μ m1 төөтөө f m2-ыг мэдж байгаа гэж үзнэ. Тэгээд а хурдтгалыг олъё. За тэгвэл энд үйлчлэх хүч маань болохоор утасны татах хүч T2 байна. За энд бол T2 штрик. За энд бол T1 штрик. За энд бол T1 гэсэн хүч үйлчлэнэ. За дээрэс нь энд доошогоо хүндий хүч байгаа. За тэгээ дээрэс нь энд реакцийн хүч байна. E1. За энд үлдээ хүч байна. За E1-ийнхөө B гэж. За тэгээд F хүч үйлчлэнэ гэж. За тэгэнгүүт одоо эндээс юу вэ гэхээр энэ татах хүч маань энэ хүндийн хүчнээс бол бага тохиолдолд бодно. Босоо чиглэлийн байгуулагч нь энэ хүчний босоо чиглэлийн байгуулагч нь хүндийн хүчнээс бага. Хэрвээ илүү их болоод явчих юм бол энийг ингээд дээш нь өргөчнө гэсэн үг. Тэгэхээр өргөхгүйгээр энэ дээр ингэж гулсах тохиолдол бид нар бодлого бодож байгаа. За тэгвэл Ньютоны хуулийг бичвэл энэ нөхөр маань ийш бол А1 хурдтгалтай, энэ бол дээшээгээ А2 хурдтгалтай хөдлөн. За тэгвэл бид үйлчлэх хүчнүүдийн хэлбэр m гэх юм бол энд үйлчлэж байгаа хүч 1 2 3 4 5 хүч байна. T1 F-үлт mg F за дахиад нэг нь энэ хүч тэмцүү m1 A1 хурдтгалтай. За юм болчихно. За хоёрдугаар бит нь болохоор T2 m2g. За юм байна. За одоо бид энэ дээр юу авч үзэх вэ гэхээр координатын тэнглийг сонгож авъя. Координатын тэнглийг сонгохдоо энд болохоор бид дээшээгээ y, ийшээгээ x чиглэл гэж байна. За энд болохоор дээшээ ганцхан y тэнглийг сонгоод авчаа. За тэгэх юм бол юу болчих вэ гэхээр эндээс y тэнглэгдэх хүчнүүдийг авъя. За y тэнглэгдэх хүчнүүдийг авахад энэ n бол y-ийн дагуу байна. m1g бол бас y-ийн гэхдээ сөрөг чиглэлд байна. Тэгэхээр эндээс n нь y, m1g-ийн сөрөг орчин. За өөр y-ийн чиглэлд хүч байна уу гэхээр энэ f хүч байгаа. F хүч маань бол y-ийн чамаатай x чамаартай буюу энэ дэр өнцөг үүсгэхэд байрлаж байгаа. За тэгэхээр энэ f-ийг яах вэ гэхээр бид нар координатын тэнглэл дээр авч үзэх юм бол ийшээгээ n, ийшээгээ mg, ийшээгээ f тэгээд төөтөө өнцөг үүсгэсэн. Ийшээгээ f үрэлт. За тэгээд бас утасны татах хүч ийм байна. За тэгвэл энэ f-ийг задлах юм бол дээшээгээ f үнцгийг эсрэг болно. Эсрэг нь синус төгтдөө. За ийшээгээ болохоор f косинус төгтдөө болно гэсэн үг. Энэ f. За тэгэх юм бол босоо чиглэлд дээшээгээ гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр f синус төгтдөө тэнцүү m1 a1 y дэх хурдтгал. X тэнглэгдэх нь болохоор ийшээгээ y учраас энэ үний x дэх байгуулагч нь f косинус төөтдөө энэ нь y, энэ хоёр болохоор сөрөг болно гэсэн үг. Тэгээд A1-ийн x дэх хурдтгал. За эндээс юу болчих вэ гэхээр A1 гэдэг хурдтгал маань бол A1x A1y байх ёстой. За энэ бол дээшээ доошоо хөдлөхгүй учраас A1y хурдтгал бол тийг байна.
Тэгэхээр энэ бол тэгтээ тэнцвүүгээ бодож болно гэсэн үг. За энэ дээр дээшээгээ хөдлөн, дээшээгээ А2 хурдталтай хөдлөн, дээшээ чиглэлийн эрэг гэвэл Т2-ны эрэг, М2G сөрөг, А2 хурдтал эрэг болно гэсэн үг. Тэгвэл Т2-оос хасах нь М2G тэнцүү М2 А2. За утас сунахгүй тохиолдолд А1-ийн тоо утга, А2-ийн тоо утга хоорондоо тэнцүү байна. Чиглэл бол ялгаатай. Нэг нь ийм вектор, нөгөөд нь ийм шишээ чиглэлтэй учраас чиглэл бол ялгаатай. Харин тоо утгаараа тэнцүү. Тэгвэл A1 X чинь өөрөө A2-тай тэнцүү буюу эдгээрүүдийг би бүгдийг A гэж бичиж болно гэж үзье. Тэгэхээр би энийг A-гаар солиё, энийг бас A-гаар солиж. Тэгээд утас сун энэ эргэвч маск учраас T1 нь T2-тойгоо бас юу вэ? Тэнцүү. Энийг би T-гээр солиж. За тэгэх юм бол тэрчтгэл маань бол юу болж байгаа вэ гэхээр за бас үрэлтийн хүч гэдэг маань бол юу гэдэг вэ гэхээр μn. Тийм учраас би эндээс n-ийг олно. N-ийг олох юм бол энэ тэгтээ тэнцүү болчихно. Энэ хэмжигдэхүүн өөдөж шагаад энэ хэмжигдэхүүн өөдөж шагарах юм бол эндээс n тэнцүү. Ийм болно гэсэн үг. Энэ нь сөрөг, энэ нь эрэг болчихно. За энийг авчиад ийш орлуулна. За тэгэх юм бол F космос төдөө хасах нь за μ үржих нь энэ учраас энийг данд бүгдийг μ-ээр үржүүлнэ гэсэн үг. Асуу тэмдэгтэй μ. Тэгээд m1g хасах нь F синус төдөө. За тэгээд хасах нь T1-ийг T-гээр солилцсон тэнцүү m1 A. A1 X-ийг би бас A-гаар солчих. За эндээс бол юу болох вэ гэхээр T-гээс хасах нь M2G тэнцүү M2 A гэсэн үг. За энэ тэрчлэлийг би энэний доор нь бичиж. T хасах нь M2G тэнцүү M2 A2. За ийм систем тэрчлэл болж байна гэсэн үг. За одоо энэ хоёр тэрчлэлийг хооронд нэмчих юм бол энэ хасахтай энэ нэмэгтэй хоорондоо хураагчна. Тэгээд энэ тал дээр энэ нэмэгдэн, энэ дээр энэ нэмэгдэн гэх юм бол хоёр тэрчлэлийн хооронд нэмбүүл юу болох вэ гэж. Юм бол F космос төдөө хасах нь μ m1g хасах нь F синус төдөө тэгээд хасах нь m2g тэнцүү за юм болно гэсэн үг. За эндээс хурдтгалыг олох юм бол юу болж байгаа вэ гэхээр энэ үржүүр нөгөө тийш гараад хуваагчин А тэнцүү за ийм хүмүүгээр бид нар хурдтгалыг олж байна. За тэгээд утасны татах хүчийг ол гэх юм бол яах вэ гэхээр энэ А-г авчиад энд орлуулж болно. Тэгэхээр энэ ийм хожиг нөгөө тийшээ гараад нэмэх тэмдэгтэй болоод бодогдож болно гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бол бид нар үрэлтийн хүчийг олохдоо яаж яах вэ гэхээр μn буюу бид нар n-ийг олж иж бид нар үрэлтийн хүч рүү орлуулж байгаа. Тэрнээс биш хүүхдүүд шууд үрэлтийн хүчийг шууд μmg эсвэл μmg космос альфа гэдэг тогтоох гэдэг. Тэгж болохгүй байна. Тэгвэл бид нар реакцийнхаа хүчийг олж иж үрэлтийнхаа хүч рүү орлуулж бид нар бодлогыг бодно гэсэн үг. За ингээд ерөнхийдөө бол өнөөдрийн жишээ бол үрэлтийн хүчтэй бол холбоотой жишээ авлаа.